морин эргүүтэй хамт ялалт авчирсан ард түмнүүдийн алдрыг газарт мөнхөлөх анхны хөшөөний сүрийн чулууг 40 жилийн тэртээ тавьжээ. Ингэж анхны хөшөө дараагийн хөшөөнүүдэд зулайгаан төрж боссон байна. Зөвлөлтийн ард түмэнд фашизмын тулгаж хүлээлгсэн дайны түүхийг хүмүүс боржин чулуу хүрэл цутгамал ган төмөрөөр бичсэн энэ хөшөөнүүд юм. Олон 10 сая хүний ирээдсэн амийг мөнх гал шавар чулуугаар орлуулж болохгүй ч дахин давтагдах учиргүй дэлхийн дайны гашуун эмгэнэлт явдлыг хүн төрлөختөн дэлхий гараг дээрийн хөшөө чулуугаар хойштож сийлж бичсээр байх болно. Юуны учир энэ вэ? Өнгөрсөн үеийг өнөө ирээдүй цагтай сомдрлон холбох гайхамшигын ид шидэр хөшөө амилж, хөшөө бодол яслагж, дурдтгал өгүүлж, хөшөө туйлсхайлж, сургамж хүүрэндэхт учирна байна. Яруу найрагчийн хэлснээр энэ хөшөөнүүдэд нэгэн зуны байтугай 100 зуны цэцэг өргөсөн ч багтана гэдгийг эд хүмүүс ойлгож яваа. Дайнд баатарлаг ялалт байгуулсан зөвлөлтийн анд нөхөд тэр ялалтанд өчүүхэн ч болов хой хандван өргөссөн манай ард түмний төлөөлөгч болох хүмүүс амигүй мөртлөн амтай хөшөөдөр суулууд ялалтын дөждөх хавраар чухам юу хэмээн дурсаж ярихыг одоо сонсцгоё. Яран 2 дугаар армийн их бооны батрын дараагсан Деслевч Киселёв. Тэр үед залуу Деслевчви их орны баруун хязгаар алб хааж байлаа. 6 дугаар сарын 21-ний орой намуухан тайван байсан юм. Өдөршид кино үзээд маргааш гадуур салхинд явж амралтын өдрийг өнгөрөөё гэж ярилцаад унтцгаасан юм. Өглөөний 4 цаг сэрээд майхныхан үүдийг онгойлгоход манай цэргийн хуарангийн дээгүүр Германы нисэн гоцууд нисчиг өдөвдлээ. Би бүх чадлаараа түгшүүр гэж хашгирлаа. Түгшүүрийн дөхөөгөө бүгд босцсон. Дай ингэж хэлсэн юм да. Түгшүүрийн харангийн шуурай наран доорх бүх шудраг хүн төрлөختний зүрх сэтгэлийг эмзэглүүлэн донслогсон. Зоонэрэн дивиз, 4000 гаруй танк, 5000 орчим нисонгот оролцсон бараг бүх Европын цэрэг дайны нөөц хүчээр нудраган зангидаж фашистийн Германы үндэслэх гүзлэр онгодон тагсан дайсан хүчтэй байсан тул дайн тийм амархан төгсөх учиргүй байлаа. Австри, Чехословак, Польш, Бельги, Нидерланд, Люксембург, мөн Францын хэсэг Дани, Норвегийг түрэмгийлэн эзэлж нэлээд хэдэн оронд өөртөө тааламжтай фашист маягийн дэглэмийг тогтоосны дараа ингэж зөвлөлт холбоот улс руу халдан довтлжээ. Зөвлөлтийн их орны их дайн тэр ариун дайн дүүрэн 3 жил бүтэн 10 сар бүхэл 16 өдөр шөнө үргэлж ирсэн юм. И сестры, бойцы нашей армии и флота, к вам обращаюсь я. Друзья мои, вероломные военные нападения гитлеровской Германии на нашу родину, начатые 22 июня, продолжается. Несмотря на героическое сопротивление Красной Армии, несмотря на то, что лучшие дивизии врага... Сүргэлэн довтолсон фашист зандалчдыг аттан хэлийхэн босгон дээр тогтоон барьж,
түүхэн сургамжаас өөр юм үлдээхгүйгээр бот нэргэцгээ зөвлөлтийн хүмүүсээ гэж ээж болсон их орон дуудаж байна. Гитлерийн Герман зөвлөлт холбоот улсад итгэлийг эрдэнэ давталсан 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Ардын хөлсгөлтмын төвхрооны тэргүүлэгчид бүгд баримтах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид засгийн газрын онцгой яралтай хамтарсан хуралдаан болж зөвлөлтийн ард түмний эсрэг фашист түрэмгийллийг тэр үед зөвлөлт социалист бүгд баримтах холбоот улс бүгд баримтах Монгол Ард улс хоёроос бүрэлдэн байсан социалист ертөнцийн эсрэг хийсэн шууд түрэмгийлэл гэж үзсэн зарчмын онц чухал ач холбогдол бүхий үнэлэлтэд дүгнэлт байлаа. Тус хурлаас гаргасан тогтоолд манай ард түмэн зөвлөлтийн ард түмэнтэй гаргасан баригдсан эрх чөлөө тус ард түмэн авгайх Октябрийн социалист хөлсгөлийн олонтын жолтыг зэжирэн хамгаалахад бэлхэн байгаагаан батлан хэлж байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Улаанбаатар хотноо 1936 оны 3 дугаар сарын 12-нд бүгд баримтах Монгол Ард улс зөвлөлт социалист бүгд баримтах холбоот улсын хооронд байгуулж гарын үсэг зурсан харилцан туслах протокол гэрээний жинхэнэхийг бид харж байна. Хэрвээ бүгд баримтах Монгол Ард улс буюу зөвлөлт социалист бүгд баримтах холбоот улсын хязгаар нутгийг 3 дугаар улсын зүгээс тоглон аюул зам тохиолдох аваас бэйбитэн илдэг тусламж мөн зэрэг зэвсгийн тусламжийг үзүүлэх үүргийг хүлээнэ гэж тэрхүү протокол гэрээнд өгүүлжээ. Империализмын хамгийн данч харгас хүч Германы фашизм зөвлөлт холбоот улсын өмнө авсан үл давтлах үүргийн хулгайн аргаар зөрчсөн тэр үед Монгол улсын фронтын ард тал болон болсон социализмын ленинч зарчим хүнлэг мөн чанар олон улсын гэрээ хэлэлцээртэй чин үнэнч байхын үлгэр дуурайлал батнот илэрхийлэл боллоо. 1941 оны 9 дугаар сарын 28-ны амралтын өдрөөс эхлэн дараагийн ням гарагийг улаан аримд туслах ударны хөдөлмөрийн өдөр болгосон юм. Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө гэсэн намын уриавал ард түмний сэтгэл зүрхний үг байлаа. Намын төвхрооны шийдвэрээр зөвлөлтийн ард түмэнд туслах бэлгийн төв комиссийг зохион байгууллаа. Төв орон нутаг дах засаг захиргааны нэгж болгонд салбар комиссууд байгуулагдлаа. Фронтод туслах нь нийт ард түмнийг хамарсан ариун үйлс байлаа. Тэгээд дайны хүндөдрүүдэд Улсангийн өмнө говь сумын ард улсын сайн малчин эмэгтэй Бадам улаан аримд 1000 бог 16 тэмээ 100 нэхий 10,000 төгрөг бэлгэлж 94 шилдэг автомордо мөн бэлгэлсэн буюу хөдөлсөн билээ. Бадамга өнөөдөр фронт гэдэг нэрэндээ би юунаас илүү хайртай гэж ярьж байна. Одоо нас өдөр 80 босхон тулаад байгаа Бадамга эн хамгаалсан цагийн жаргаланд ачигч нартаа ялалтын дөжтөх хавраар дурсан хөөрөх захид сургамжлах юм ихтэй. Бадамгаан эдэл фронтчууд олон маш олон байлаа. Улаан аримд хүргэх анхны бэлгэлийн цаваг ахлаж явсан хорсгол тэмцлийн ахмад зүтгэлтэн Соломын ловсон. Тэгээд дэндон 37 болсон байгаа юм. Тэгээд түрүүчийнхаа явуулсан энэ хоёрын нийлүүлээ бондон хамгийн анхныхаа төлөөлөгчийг бидний 10 хүнээ одоо явуулахаар намын төгрөг засгийн газар ингэж тогтоол гаргасан. Тэгээд энэ дотор явсан хүмүүсийн дотор бол эдгэхэд сквадрын жимаа за манай малчидаас манай тунцгой манай уран зохиолчдоос сэхэтний төлөөлөд ихэнх уран зохиолчдын бачир явсан. Тэгээ үнэндээ тэр үед байрлал хэцүү байсан, зам хүнд байсан учраас 15 хоног хүмүүс орсон. Тэгээд нэг хонцны маргаашин эрэмэлтэй сэрийн сайдын зөвлөлийн нэгдүгээр ордогч хадаад явсан ямны сайд нөхөр Монголд намайг өдөртөг. Босод хүмүүсийн хамтаар хүлээж авч бидний башилтуудыг хэзээ чадна гэдгийг мэдүүлж манай маасчаавсан Эдэмбалла помцэнтгаа дүүс манай ард түмэн
дайны жилүүдэд Монголын ард түмэн тэр их хэрэг явдал их дайны стратеги шин үзэхэд дараахан боловч үнийн сэтгэлийнхэн бэлгийг удаадраа зөвлөлтийн улаан аримд илгээж байлаа. Орныг дайнда баатарлан тулдаж ялалт байгуулсан зөвлөлтийн олон сая цэрэгэрийн нэг. Улаан армийн офицер Бондарчук. Я припоминаю один эпизод. Он имел место в сентябре 1944 года. Однажды в ночном бою мы прорвали оборону противника и двинулись вперед. 1944 оны 9-р сард болсон үеийг явдлыг дурсан санаж байна. Нэгэн удаа шөнийн тулалдаанд манай хороо дайсны хөргөлтийг сэтцэж урагшлан дашиж явлаа. Тулалдаан 3 өдөр 3 шөнө үргэлжилсэн юмсан. Гэтэл дараагийн дайсны бүсэлтэнд орсон байлаа. Өөрийн хүч бололцоог ашиглаж ямар ч улуу дайсны бүсэлтээс гарч иргэдэг тушаад дээд команд өглөө. Тэр үед манай хорог шагнасан Монголын засгийн газрын туг миний гарт байсан. Тэр улаан тугийг би тулдаан дөргөн явж хайрлаж хамгаалж байлаа. Бүсэлтээс гарах тушаал авмагцаа тугаа ашнисан салгаж цээжийн ороогод шинэлийн өмслөө. Бид амжилттай тулдаж фашистуудын бүсэлтээс мултран өөрсөн дээрээ ирсэн юм. Энэ туг өнгөрсөн түүхийг дурсаж өнөөдрийн явдлыг цэгнэж ирээдүйн тухай бодол бясалган бит нотлогоо амьгүй мөртөн амьд өвөрмөцнийг хөшөө болсоор байна. 14 дугаар морд корпусын 7 дугаар дивизийн командлагч Завлит Тулбат улсын баатар тэслэгч генерал Белов. Фашистской армии. Конских составов около 5000 человек, 5000 коней направил только в нас. Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд Монгол улс бидэнд их тусалцаа үзүүлсэн. Зөвхөн миний командолж байсан морин дивизэд 5000 монгол морь ирсэн байлаа. Манай дивиз Берлин хүртэл тулалдсан. Монгол морьдч бидний хамт Берлиний босгыг алгасан. В дивизии было 74 героя Советского Союза. Некоторые получили героя за Бранденбург. Монгол морь 2 тавилан нэг. Их орны дайны үед чинь тавилан төрөлдөөгүй юм гэж Завлиттийн ахмад дайчдын дурдд тол бидэнд ярьж байна. Орденами, орденом Ленина, Красного Знамени, Суворова, Кутузова. Бидний өмнө улаан аримд бэлэг хүргэлжсэн Дундгов аймгийн сайхан улсмын малчин цэгэнд зэрвэлж Евгения Сетровын дайны үед бичсэн. Монголын малчин хүүхэнд маадхныг шүлгийн шат өрөөстэй байна. Малчин олнон төлөөлөж улаан аримд бэлэг хүргэж явсан Сэгнэд Уваа хаан дөчдөх хаврын дурдтгалыг одоо сонсъё. Тэснийг тасгамж баслаа. Тэр ямар байдсан бол түлхсэн шатаасан хэмжигсэн нураасан одоо юм байж байсан. Тэгээд бол одоо улсад нэрж байсан та манай ялгыг бол одоо энэ нураасан Вьетнамыг бол одоо дүүжил цацлаад байсан. Хамар ухаж чих огтж байсан гэдэг одоо ийм гашуун зовлон болоод уулсан хүмүүсүүд нэг ярьж байсан. Тэгээд түүний үнэхээр харсан болгоны нүд халдирч, жигшил төрж үзэн ядаж, өшин замл хийх муухай бүхнийг гитлерчүүд үлдэж байлаа. Ончродын нулимс, үхлийн хагцад, бэлэвсэрсэн хөөрхийс, дөрвсөн одон. Энэ бүхэн Завлиттийн газар шороон дээр болж өнгөрсөн хөнөөлт дайны түүхийн зарим бүлгийг бичилсэн гашуун үлээ. Тэвч арга түмэн бүхэлдэн өвдөг сөхөргөн байтугай агшин төдийдэж толгой гудайлгаагүй. Завлиттийн тоотомшгүй олон охид өвгүүдийн баатардаг үедээс он жил бууралтан өдрөх тутам уламбар гэрэлтэн дуурсаар байх болов. Дэлхийн 2 дугаар дайнд Завлиттийн хүмүүсийн үрсэн ачаа даанч хүндийг бид чухмаг сэтгэл зүрхнийхэн гүнд мэдэрч ойлгосон. Олон зүүн улаан армийг нэн багтаж
фашизмын эсрэг тулалдах чин санаагаа илэрхийлжээ. Энэ бол Ленин намын үзэсгэлэнээр хүмүүжсэн интернационал ариун тангарагтан үнэнч сая зөвлөлтийн ард түмний зэрэг хатуучлын илрээд байлаа. Фашист Герман хүчний даваагаар гинтэрч зөвлөлт толгойд улсын үйлдвэр хөдөөжгөн чухал районуудыг эзлэн авсан боловч улс орны бүхий нөөц улсыг фронтод зориулах дайчин гавшгай хөдөлмөр зөвлөлт орон даяар өрнөж зөвлөлтийн хүмүүс өдөр нарны гэрэл амс хийх завгүй шүн лааны гэрэл морин хасан ажиллаж байлаа. Бүгд наримдах Монгол ард улсын баатар Дандар 1941 онд Германы фашист зөвлөлт толгойд салдан довтлоход улсын баатар Нямтай сар нөхцөлтэй хамт Фрунзен академид суралцахаар бид тэнд очиод байсан. Германы фашистууд халдан довтлож Москвад ойртож ирэхэд Норфаминскийн чиглэлд оргилтонд байгаад Батлан хамгаалах яамны энэ хүчнүүд хөрөлсөн ирэхэд бид Норфаминскийн чиглэлээс Москвад босож ирсэн. 11 сарын 7-нд парадолд Иосиф Виссарионович Сталинга ард түмэнд хандаж энэ парадын дээр бидний үйл хэрэг ялалтанд хүрэх бид үнний төлөө бүгд тэмцэж бүх ард түмний аврагсан. Энэхэд зөвлөлтийн ард түмэн Германы фашистуудыг ялан дийсэн тулд бүх хүчин зүйлээр зүсэж байсан. Түүний дэсэл төсөнгүүд парадын гисадаас шууд Францад орж байсан. Ийм ялалттай ийм байсан. Эдицэм зөвлөлт орон уужин боловч ард Москва байгаа болохоор ухах газаргүй гэж хамгаалалтын дайны үнэн гайхамшигыг үзүүлэн баатарлаг болдож байлаа. Эgat зэвраар төрж мэндэлсэн шинийг энэ нийгмийн яс суртахуун улс төрийн нэгдэл зөвлөлтийн олон үндэстэн ард түмнүүдийн гамбат найрамдал социализм интернационализм эд бүхэн бол Германы фашизмыг бүрмөсөн ботцох хөдөлмөргүй угтвар нөхцлүүд гीचэр олж хараагүй тооцоолж бодоогүй тэр хүчин зүйлүүд байсан билээ. Зөвлөлт толгойд улсын коммунист нам улаан армийн шилдэг өдөртөгчдийн зохион байгуулах гарамгаагаар чадвар эх орны хэдайнд түүхэн тэмдэглэлд үүрэг байсдагсан. Тэдний нэг Георгий Константинович Жуковыг Монголын ард түмэн өөрийн бахархал болгон үздэг юм. Огонь! Огонь! Улаан арми Москвагийн дэргэд анхны ялалтан байгуулан фашизмын ялагдашгүй гэсэн домгийг нийцааж Гитлерийн цэглэгаан дайны төлөвлөгөөг нураасан юм. Дэлхийн 2 дугаар дайнд үндсэн эргэлт гаргасан Сталинградын аврагт тулалдаанд дайсан 1,500,000 зэрэг офицер, 3,000 гаруй танк, 4,400 гоц, 12,000 гаруй их бууган алдажээ. Хоёр талаас нь 4 сая хүн оролцсон Курскийн тулалдаанаар зөвлөлт толгойд улс Гитлерийн Германыг ботцохох эгэлгүй хүч чадалтайгаар дэлхийд дахинд харуулсан билээ. Энэ зэрэг стратегийн төдийгүй хүн төрлөختний түүхэнд болсон том эргэлт байлаа. Зөвлөлтийн ард түмэнд хандж бичсэн загтлд таны шүлгээр энэ загтлыг явуулсан байх юм. Таны шүлгээр бичсэн байх юм загтлыг. Тэгэхээр яаж 25 дугаар баг хурлаас таны шүлгээр энэ загтлыг бичиж явуулах болсон
энэ тухай та дурддагдаа санаж ярихгүй. 1943 оны хавар улсын 25 дугаар хаврын хүрэлцэж байлаа. Тэр үед нэг өдөр маршалч явуулсан намайг дуудаад надад дадлаа. За Монголын ард түмний сэтгэл зүрхний үгийг зөвлөлтийн ард түмэнд хандаж ерөөлөөр бичих юм шийдэл гаргалаа. Энэ ерөөлийг одоо чи 2-3 хоногийн дотор хурдан бич энэ хурал тарахаас өмнө хатж явуулна гэж наад хэллээ. За нам засгийн энэ хүндэт даалгаврыг би баяртай хүлээж аваад яаж бичих вэ гэдгийг бодлоо. Тэгэхээр Монголын ард түмний зүрхний үгийг Монголын ардын аман зохиолын уламжилт хэлээр бичих нь зүйтэй юм гэж бодоод би ардын аман зохиолын яруу сайхан хэлээр бичгийг оролцсон юм да. Жишээлбэл тэр шүлэгтүүлэг ийм өгүүлбэ. Бор зүрхний хилэнгээр бүтсэн бол төмөр танкнууд, хамаг ардын хоцголоор бүтсэн хатан төмөр танкнууд, хүч төрөгчийн хүчийг хянгардаж, омог ихтний омор угталж, цэлийн усыг цалигтал, цэгийн чулууг хагартал, харгистайсныг давталж, хаг бут нэргэж, хамаг ардын тэмцэл хан нэмэр болох болтугай гэж ингэж бичсэн да. За энэ шүлгийг 25 дугаар баг хурал дээр уншиж сонсоход бүгдээрээ бол нэгэн зугаар сайшааж баталсан. Тэгээд бол маршалч явуулсангаас эхлээд бүх тэр хуралд оролцож байсан хүмүүс цөмөөрөө гарын үсгийг зурж зөвлөлтийн ард түмэнд зориулсан энэ ерөөлийг илгэсэн юм аа. Танаас руугаа та хувьсгалт Монгол танкын цуваг зөвлөлтийн газар нутагт зөвлөлтийн удаан арим ард түмэнд хүлээж ирэх комиссийн бүрэлдэхүүнд орж явсан энэ тухайг ярина уу? Зөвлөлтийн удаан аримд бэлэг хүрэхээр очсон Монголын төлөөлөгчид Москвад байж байлаа. За Москвад байж байхад нэг онцгой явдал болсон. Тэр юу гэхэд 1943 оны 2 дугаар сарын 2-нд зөвлөлтийн улаан аймын дэд ерөнхийлөгч Сталин Монголын төлөөлөгчдийг хүлээж авсан. Уулзсан. За энэ уулзалт дээр бол одоо маршалч явуулсан үг хэлсэн, Сталин үг хэлсэн. За Сталин хэлсэн үг дотроос миний санаанд нэг үргэлж мартагдахгүй хэлсэн үг бол зовх цагт нөхрийн чанар танигдана. За зөвлөлтийн ард түмнийг зовх цагт Монголын ард түмэн сайн нөхрийн хувьд бидэнд их тусаллаа. Үүнд маш их баярлж байна гэж хэлсэн дээ. Хувьсгалт Монгол танкын бригадын дарга Зөвлөлт холбоот улсын хошоо Баатар, армийн генерал Кусаковский. Мне вспоминается конец декабря 1942 года. Танковая бригада была выведена из боев и стояла в лесах в районе Нарфаминска. И вот нам стало известно, что к нам приезжает монгольская делегация во главе с маршалом Чайбалцамом для вручения бригаде танков, которые были приобретены за средства монгольского народа. Монгольский народ в добровольном порядке собрал средства. 1942 оны 12 дугаар сарыг би санаж байна. Тулалдааны дараа манай танкын бригадынхан Нархаминскийн ойн чөлөөнд дурамсгээд байлаа. Гэтэл Чойвсын тэргүүтээ Монголын төлөөлөгчдөр нэгсэн сураг гарлаа. Ингээд л Монголын ард түмний хөрөнгөөр бүтсэн танкын цуваг бидэнд хүлээл мөхөнд ирдээ. Монголын ард түмэн сайн санаа, сайхан сэтгэлийн угаас хөрөнгө мөнгө цуглуулж тэр танкуудыг бүтээсэн байлаа. Танкын цуванд хувьсгалт Монгол гэдэг нэр өгчээ. Энэ үйл явдал бидэнд ихээхэн баяр болсон юм. Танкнуудыг автрагнаас буулгаж, тэгнүүд нь зогсооход танк бүр дээр хувьсгалт Монгол гэсэн үг бичигдснээс гадна аль аймаг ямар байгууллагаас бэлгэлснийг бас ойлгохоор нэр заасан байлаа. Мөн намын төвхөрөө сайдрын зөвлөл нөхөр Чойвсангийн нэртэй танкууд байж билээ. Маршал Чойвсын нэгэн танкийг бригадын командлагчид хүлээлгэн өгч, дараа нь орос хэлээр богинохон тэгтээ гал бадарсан ориглон сайхан үг хэлээд манай танкчдад ялан дийлхэн бэлэг дэмбрэлтэй ерөөл тавьж байсан. Сказал, такой он говорил хорошо по-русски, такую хорошую речь
Короткую, правда, но хорошую такую пламенную речь сказал, обращаясь к нашим танкистам. Эх орноо дайснаас цэвэрлэж байсан зөвлөлтийн төг түмэн танкны дотор хойцогт Монгол танкын цаваа далайд дусал нэмрийн хэрэг байсан. Латвия, Литв, Беларусь болон Харадлагаас Каспийн тэнгис, Данскаас Одесс хот хүртэл танкныхан гинжиг авиралдуулан эх орон руу дотолж орж ирсэн фашизмын хар хүчийг зөвлөлтийн танкчид ёстой цэгийн усыг цалигтал цэгийн чулуу хагартал явж түүхэн дижилгүй сүрлэг тулалдаанаар ядан бийж гарамгаа үргэлжлэсэн. Нэгэн утгаар 2 дугаар дайн танкны дайн байсан юм а гэж бодвол зүүн болон төв Европыг ган төмөр гинжиндэн няцэг шигшиж эцдийнхэн бахархал үл ялагдахын ичид хэмээгч болж исэн бар сэрэг сүүдийн багал зурыг зөвлөлтийн танкчид тасатгсан билээ. Зөвлөлтийн ард түмний авгай их орны дайн бол хүн төрлөختний түүхийг ичилсэн бүх дайны дотроос хамгийн ариван хамгийн чөлөөлөгч дайн байсан юм. Монгол ард нисхонгосны эскадрильийн саламдарга зөвлөлт холбоот улсын Баатар Рябцов. Это подразделение из 12 самолетов. Она имела на вооружении истребителей, построенные на средства монгольского народа. За период Великой Отечественной войны эскадрилья монгольский «Арат» совершила более 15 000 самолетов-вылетов. Монгол ард эскадриль армун хиронгостой байсан. Энэ сонгоцуудыг Монгол улс өөрийн хүч хөрөнгөөр бэлтгэж зөвлөлтийн улаан аримд бэлгээсэн юм а. Тоогоор тийм ч олон биш энэ эскадрильийнхэн Германы фашизмыг ялж устгахад зохих хойг нэмрэн оруулсан. Эх орны дайны жилүүдэд Монгол ард нисхонгосны эскадриль 1500 удаа агаарын нислэгт хөөрч дайсны 100 гаруй онгоцыг устган амьд хүч техникт нь их бохирол учруулсан юм. Белорусской операции, Висло-Одерской операции, Нижнесилезской, Берлинской операции. Штурмовала непосредственно город Берлин и освобождала город Прагу. Летчики Эх орны дайны үед зөвлөлтийн баатарлаг шонхорууд дэс хүчнийхэн цуу алдрыг ёстой тэнгэрт нартай хамт мөнгөсөн юм. Дайсны 28 онгоцтой үзүүлсэж сөнөөсөн Михаил Баранов 2 хилэн тариулсан боловч жагсаалтан эргэж ирээд онгоцны жолоо дахин барьсан Алексей Мересьев, улсын 3 удаагийн Баатар Иван Кожедуб, хошууч Голубев зэрэг нэрийн дурсагсан мянган нисгч авиачнуудыг эх орны их дайнд төрүүлжээ. Тэдний дотор Прутголын районд буцаж тутушгүй байралтаараа дайсны 5 мессерийг сөнөөсөн залуу нисгч Покрышкны алдар ялгарн тодорч байлаа. Олон шин гавья, олон шин эрхэм үйлийг уриалан хөтөлснөөрөө түүний баатарлаг үйлээс хосгүй юм. Дайны хүндэжилүүдэд зөвлөлт холбоот улс хувьсгалт Монголын бүтээн байгуулалтын ажилд оролцсон хэвээр Монгол улсын их сургууль, нооц угаах фабрик, Булгарын зов зэргийг шинээр болон өргөдгөн ашиглалтанд оруулж, Баян түмэн Тамсаг булгийн 300 гаруй километр нарийн төмөр замыг тавьж өгөөмөр гараа сунгасаар байлаа. Энэ нь зөвхөн Ленины үнэн, Ленины үзэлснаагаар жигүүрлсэн авгайх нам ард түмний хийж чадах их үйл хэрэг байлаа. Гэтэл гитлерчүүд эзэс нутаг орондон хэрхэн авиралж байсныг товчхоноор дурддгалан саная. Хүмүүсийн хуйхлан тэмэрлэх зуух, хорих лагер, аймшигын ирүү шүүлт, залхаан цээрлүүлэлт, Орос, еврей, славянчуудыг хүс тэмтэрч, газрын хөрснөөс арчих төрийн бодлого, зөвлөлтөөс эзэс нутаг дээр тарианы ширхэгхэн төрөө, гахаан нэгхэн торой үлүүлдэг, эдийн засгийн хомхой таагчиг, эвдрээгүй гүүр, нураагүй байшин, дэлбэрээгүй уурхай, төслээгүй төмөр зам, булгалаагүй утасны мод, буудаагүй тариачны урц, эс хоцрох цэргийн стратеги. Энэ бүхнээс фашистуудын дайны ухаан бүрдэл болж байсан.
20-дугаар зууны бүх төмөрөөр 2-дугаар дайн тулалдсан. Удаан арим газар дээр, удаан арим тэнгист, алга дарам газар алхмын зайтай ус болгоны төлөө, гудамжны тохой, байшингийн болон бүрийн төлөө баатарлан тулалдж байлаа. Удаан арим их орнон төдийгүй бусад улс төмнийг дайснаас чөлөөлж, дайн ихсэн газар бэрдинд ялалтын цэгийг тавьсан. Зөвлөлтийн ард түмний түүхэн ялалт дэлхийн хөгжлийн бүхэл явцад хөлсгөлжүүлэх гүн гүнзгий нөлөө үзүүлсэн билээ. Европын олон орныг харгас төрөмгийн хүчний ноёрхлоос ангижруулан чөлөөсний дүнд тэдгээрт социалист хөвсгөл ялах таатай нөхцөлийг бүрдүүллээ. Дэлхийн социалист систем үүсч бүрэлдлээ. Янга 942-43 оныг бүтэн 1944 оныг хагас хүлээлгэсний эцэст улаан армийн эрмэн довтлогон Гитлерийг хорогдох баримт нь нуг дараад Францын нийслэлийг чөлөөлөх болцолгүй хариуцлагатай мөч тулгархад Америк нэгдсэн улс Англи 2 сая 1944 оны 6 дугаар сарын 6-нд 2 дугаар фронтыг нээсэн. Зөвлөлтийн цэргүүд Элба дээр холбоотнуудтайхан учран золгож байгааг бид харж байна. Рейхстаг бомба. Гитлер миний рейх 1000 жилийн настай гэж тунхаглаж байсан цаг үе. Зөвлөлт холбоот улс руу давтагсноос хойш 1000 гаруй өдөр болоод түүний засаг унсан. Как он был от нас далек, как от древодушен таял уголек. Были версты, обгорелые в пыли, этот день мы приближали, как могли, этот день победы. Порохом пропах, это... Рузвельт энхи ёсоор аж төрхийн учир холбогдлыг тунхаглаж, мөн Черчилль нарын зэрэг барууны бусад улс төр цэргийн зүтгэлтнүүд улаан армийн түүхэн их гавьяаг зүй ёсоргондын Оросуудад бид өртөө гэж хүлээн зөвшөөрөөд дахиад дайн гарах ёсгүйг дэлхий дахин түүний дотор Америкчуудад хандаж уриалж байлаа. Зөвлөлт холбоот улс Америк нэгдсэн улс Английн өдөртөгчдийн 1945 онд болсон Ялт Потсдамын хэлээцээр нь дайны дараах энхи тайвны үндсийг тавьсан. Социалист капиталист орнууд энхи тайвны төлөө хамтран ажиллаж болохыг нотлон харуулсан Ялтын Бакурдын олон улсын ач холбогдол өнөөж онцгой хэвээрэн байна. Гитлер энд Москвад улаан талбайд ялалтын парад хүлээж авах зөвнөж дараа нь социализмын сүр сүлд болсон энэ хотыг үхлийн тэнгистэд живүүлэхээр тушаадах тухай хэнхэглэн ярьж байлаа. Мөн зиндүрхэд хүрчээ. Хараарай. Адольф Гитлер гэсэн тугнууд Кремлийн буурал хамны хормойд толгой годчин унаж байна. Дэлхийн маргаашийн төлөө өнөөдөр дахин санаа зовних гэж 2 дугаар дайнд тийм их хэлмэгдлийг амсны дараа бид олон улсын энхичингийн байгууллага байтугай хэмээн нэгдсэн үндэсний байгууллагыг үндэслэсэн билүү. Бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, аливаа маргаантай асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх, хүч хэрэглэх явдлаас сегник татгалзах зарчим бол энэхүү олон улсын хамтын нийгэмлэгийн үндсэн зарчим байсан байх ч ёстой. Социалист хамтны хөрлийн орнууд шудраг улс төмний олон жилийн урт удаан тэмцэлийн үр дүнд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт гараг мэсэг зурж намжмал байдлын ур амьсгалаар хүн төрлөختний сэтгэл амс хийсэн билээ.
Гэтэл өнөөдөр юу болж байна вэ? Аюул хаанаас замд хийдэж байна вэ? Аюул Америкийн нэгдсэн улс Рейганы засаг захиргаанаас замд хийдэж байна. Эдмэй димбэлтгэж байгаа гутамшигт дайн дэгдэхэд үгүй гэх газаргүй. Дэгдсэн хойно хүн төрлөختөн мөхөхгүй гэх болзолгүй боллоо. Америкийн нэгдсэн улсын өнөөгийн эрх баригчид түүхийн сургамжийг үл хайхран зөвлөлтийн цэргийн аюул гихчээр айлгансрдүүлж зэвсгээр хөөцөлдөх цүмийн дайн дэгдэхэд сансрын милет арчлах төрмгийн бодлогон зөвтөхийг оролдож зөвлөлт холбоотулс социалист бусад орноос дэвшүүлсэн энх тайванч санаачлагыг эсэргүүцсээр байна. Гитлерийн ялагч нь түүх ялын тогтоол гүйцэтгэгч нь өөрөө байсан юм а гэдгийг ноёд Рейгэнчүүд бүү мартагтун. Барууныхан 30-аад оны үеийн Гитлер шиг бэлтгэж байгаа дайныхан утаанд согтуур аюу гэхдээ түүхийн сургамжийг мартаж шинэ фашизмыг өөгшүүлэн дэврэгж байгаа төдийгүй дайны түүхийг завхруулахыг бодох боллоо. Тэднийхэр бол дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлт холбоотулс биш Америкийн нэгдсэн улс Англи 2 фашизмыг дарахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гинэ. Холбоотны эсрэг Франц, Бельги, Голландд, Германы ердөө 59 дивиз гахад зөвлөлтийн эсрэг фронт дээр 239 дивиз булангасан мэт тулдаж байлаа. Энэхэн ганцхан баримт түүх завхруулагчдыг мохож яллаж чадах юм. Өнөөдөр дахиад л дэлхийн янз бүрийн бүсэд түрэмгийлэл фашист аллах хядлага шатлан өргөжж хүний эрх зорчигдож эхэллээ. Түүхийг завхруулж дайнд битгэгчдийн эсрэг инх тайвны хүчрэх хөдөлгөөн манай гаригийн орон бүрт хүч аван өрнөж байна. Улаанбаатарын төв Жанжинсэх баатрын талбайд улсан инх тайвны сүрлэг цуглаан дээр төрийн шагнал хэрүү наригч дэндвийн бүрдэрж хүн төрлөختөн дөрвөх хүүг найраглан унсан. Хүмүүн төрлөختөө ажурвал аюултай аминаас байтугай амтны гэрэлт ертөнцийг алдаж болох аюултай тэр жилихрас Наgasakиг тэнгэртэй газар тань шатаасан тэнийг эзэдийн тол ойгүйгээр тесрэх бомбгийн товчон дээр байна. Эрүүл сарууд ухаанаар эвлэлдэн нэгдэцгээе энх тайвны төлөө эцсийн тулаанд орцгоё. Бодох цаг үйцлээ. Босох цаг боллоо. Өчигдөр хаврын дурдтгал бодол бясалгал бидэнд юу хэлж байна вэ? Улаан армийн ганц болсон ялт байсан ч зөвлөлт их орон 20 сая хүнээ тэр дайнд алдсан. Барж дуусаагүй орон гэр байгуулж дуусаагүй цахилгааны станц хэл жамжаагүй хайрын үг хэлхэж амжаагүй найргийн мөр төрхийн босгон тулсан хүүхэд төрхмийн хатвчийг төссөн бэр тэр 20 сая хүнтэй хамт алга болсон. Харин алга болохдоо их орондон үлдээсэн. Энэ учруу хаант хүмүүстэд дачин санан хөшөө босгож цэцэг өргөх учиртай. Оньсон зэвсгэн хураагаад дэлхий гариг дээр эвэн наримдлыг сүн давай болгон салгидуулан байж энэ ачиллыг хариулцгаая хүмүүсээ.